Амьдралын зорилготой нь юу вэ? Бүхнийг Бурхан хийдэм бол, бүх зүйл аяндаа болж идэм бол миний амьдралын хэрэг гэж юу вэ? Миний амьдралын зорилго гэж юу вэ? Амьдралын минь зорилго юу вэ гэх энэ асуулт хүн бүрт төрөх ёстой. Энэ асуулт таныг зовоох ёстой юм. Амьдралын минь зорилго юу вэ? Идээд, унтаад, өдөр тутмын ажиллаа хийгээд ингээл болоо юу? Ингээл болоо гэж юу? Би яагаад энд байгаа юм бэ? Амьдрал юуны төлөө гэж? Сайн байна. Үр нахиалж эхэлсэн. Гэхдээ яарч болохгүй. Энэ маш сайн. Энэ асуулт төрөх ёстой юм. Энэ асуулт сүнсний дуудлага байдаг. Үр нахиалсны илрэл. Гэхдээ яарахгүй. Тэр үедээ юу ч хийхийг хүсэхгүй байгаа ч, юу ч сонирхол татахгүй байвч Упанишадад ажлаа хий. Тэгээд 100 жил амьдар гэж байна. Өөр арга гэж байхгүй. Та амьдралаа дуусгах болохгүй. Тэнгэрлэг юм бүхэнд шингэсэн гэдгийг мэдээд ажил, үйлд тэгээд 100 жил амьдар. Өөртөө ямар нэг зүйл олж авах гэж хийж байгаа бол энэ нь зовлонтой байдаг. Харин үйлдэлийг зүгээр л үйлдэж, эсвэл энэ оршихуйд хувь нэмрээ оруулах гэж хийж байгаа бол учир нь та хувь нэмрээ оруулах гэж л ирсэн. Тэгвэл энэ таныг уйж хүлэхгүй. Харин зөвхөн амиа боддог авахч бол хэр ихийг авч чадах юм? Авсаар байгаа та маш их ядарна. Сэтгэл ингэж л ядардаг. Харин та өгөгч бол, өгч байгаа бол энд зөвхөн өгөх гэж л байдаг бол үйлдэл чинь таныг хүлэхгүй. Авахдаа үүрэг хариуцлага мэдэрдэг. Өгөхдөө эрх чөлөөг мэдэрдэг. Хийж бүтээсээр 100 насыг насал. Өөхөх хүртлээр идэвхтэй бай. Учир нь энд үйлдэхгүй байж чадахгүй. Ирч хүчээ ямар нэг зүйл хийхэд зориулдаг. Эсвэл тайван сууж чаддаггүй. Тайван байж чадахгүй чинь бас л үйлдэл. Энерги, сэтгэл хөдлөлийн, биеийн, оюуны ямар нэг үйл зарцуулахгүй бол яг тэр энерги дотогш эргэж тайван бус байдал, бухимдал, гутрал үүсгдэг. Нийгмийн ямар ч талбарт идэвхтэй ажилдаг хэрнээ эргээд ямар ч хариу хүсдэггүй хүмүүс илүү жаргалтай байдаг. Яг л уурыг гадагш нь гаргаж байгаа юм шиг. Сэтгэл эргээд зайл хэрэглэнэ. За үүнийг хийгээд хариуд нь юу авах вэ гин. Тэгэхээр нь сэрээрээ. Хөөе. Алив хөөе. Авахын баяр хөөр төлөвшөөгүй баяр хөөр байдаг. Бидэнд төрхөөс байсан нялхсан баяр хөөр байдаг. Хүүхэд бүр ямар нэг зүйл аваад баярлдаг. Хүүхдийг хаа нэгтээ орхичих юм бол тэд ямар нэг зүйлийг бариад л авдаг. Хүүхдүүд авах дуртай байдаг. Тэгээд 3-4 нас хүрээд өгөх дуртай болдог. Өгөх хандлагатай болдог. Үүний айдлаар өвөө эмээнэр бас өгөх хандлагатай байдаг. Гэртээ суугаа эмээ ач зээгээ ирэхэд баярлдаг. Тэдэнд олон сайхан хоол бэлдэж, дайлж, цайлгахдаа өгөхдөө баярлж байдаг. Энэ бол төлөвшсөн баяр баясгалан. Тэгэхээр авахд болон өгөхөд баяр баясгалан байдаг. Авах баяслаас хувь нэмрээ оруулах баяр баясгалд шилжихээс нааш бидний сэтгэл ханахгүй. Бид жаргалтай байж чадахгүй. Учир нь эд таныг ундууцуулсаар байх болно. Зөвхөн авахтаа л анхаарч байдгаас бид ундууцдаг. Ойлгож байна уу? Өөрийн амьдралынхаа жижиг сажиг тохиолдлуудыг ажиглаарай. Тэгээд өөрийн амьдралаа тунгааж бод. Миний сэтгэл готрлын шалтгаан юу вэ?
Юунаас айж түгшээд байгаа юм бэ? Эхлээд эргэн тойронд минь дээд хүч байгаад итгэхгүй байна. Тэр дээд хүч минийх бөгөөд намайг хамгаална гэсэн итгэл байхгүй байдаг. Хоёрдугаарт улам ихийг авах хандлага, улам илүү юу илүүг авахын мэдлэг үү, материалыг биш бол илүү мэдлэг авч оюун санаагаа илүү хөгжүүлэхийг хүсдэг авмаар байна. Айлвдээ тайвшир. Нэгэнт энэ замд гарсан бол тайвшир. Гүйсэн хэвээрээ байгаа бол галт тэрэгэн дотор гүйж байгаагаас ялгаагүй. Галт тэрэгэн дотор гүйлээгээд хурдан хүрчин гэж байхгүй штэ. Нууц нь 100 наслахаар шийд. Бусдад хэрэгтэй байж танд тус нэмэргүйч ажлаа үргэлжлүүлэн хий. Өөр арга байхгүй.